Сайн байцгаана уу зөвштэй. Таны мэдхүйдлээс бэлтгэн хүрэгдэг чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч танд хүрч байна. Энэ удаагийнхаа дугаараар бид бүхэн өнгөрсөн хугацаанд төр засгаас агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн болоод өнөөгийн агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа талаарх мэдээллийг хүндэн хүргэхээр бэлтгэлээ. Утаанд авч байгаа арга хэмжээг сайн мэддэхгүй л байгаа шүү дээ. Жир их тусмал энэ утааны ихсэл байгаа шүү. Утаагаар жоохон багсгүй арай дэндүү шүү дээ. Ер нь төр засгаас утааг бууруулах талаар одоо олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж байна. Та энэ дээр ер нь ямар санал дүгнэлтэх вэ? Ботыг үзэгдэхгүй л шүү дээ. Арга хэмжээ авч байгаагаад мөнгө төгс асуулж байгаа гэх юм тэгээд сайн мэддэхгүй л шүү дээ. Орон сууцчлуулчих юм бол ерөөсөө тийм асуудал байхгүй, амархан байна. Гадаадын орны хажууд бол манайх бол өстой гадаадын орны улсуудыг бодох юм бол манайх ичмээр байгаа үстэй 3 сая хүнээ яаж ч утаанаас гаргаж чадахгүй. Тэн дээр би их харамсаж байна. Үнэхээр одоо нэг сая айл байхгүй шүү дээ энэ чинь. 700 хэдэн мянган айл л байгаа. Тэр чинь орон сууцнд оруулахад маш их амархан байгаа. Шинэ төр засгаас утааг бууруулахаар хит хитэн арга хэмжээг аваад утаагүй төлшгээл. Одоо энэ ёстой шал худлаа юм билээ. Тэр утаа гаргадаггүй 100 хол гэж байна. Тэр утаа юу арилгаад гэдэл баах мөнгө төсүүлж идээд өгдөг. Ерөөсө тийм биш байна. Худлаа байна. Дандаа худлаа байна. Ёстой арай дэндүү байна. Утааны талаар ерөөсө ямар ч амжилт олоогүй. Би тэгж хэлэх гэж байна. Хичнээн төгрөг одоо жил болгон төсүүлж барж яасан. Тэгээд утааны амжилт гараагүй шүү дээ. Энэ авийн утаа ер нь хэрэг их өглөөд их. Ер нь тэгэл юу ч харагдахгүй шүү дээ. Өндөрлөг газар бол манайх бол нэлээ өндөрлөг газар байдаг. Тэгээ орой болохоор юу ч харагдахгүй. Тэ дүүрээ харахаар тий. Их хэцүү тэгэл ер нь тэгэл явахтай. Гэтэ ер нь хотын утааг багасгуул надад их сайхан л байна. Тэгээ одоогийн байдлаар бол нэг мэдгдсэн юм бол байхгүй л шүү дээ. Утаа багасаад байгаа юм байхгүй. Өглөө оройдоо бол айгүй утаатай. Тэгэл одоогор бол мэдгдсэн юм алга. Төр засаг юу игээд байгаа юм бол нэг харагдахгүй байна л гэж бодож шин. Энэ авийн утаа ер нь хэрэг? Энэ аяг хуу айгүй их штэ. Өглөөдөө бол тэгэл битүү мананд утаа шиг тэгэл оройдоо ч гэсэн битүү мандаа тэгэл хүүхдүүд энэ сургуульд хичээлдээ явахд бол айгүй төвхтэй. Хүний хамгийн үнэтэй зүйл нь эрүүл мэнд юм. Хүн амьтны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчил төрөвчгүйгээр хэдэн хоромж байж чадахгүй. 50 байдалд эрүүл хүн 1 минутанд 8-аас 10 литр, цагт 500-аас 600 литр, хоногт 1200-аас 1400 литр хүчил төрөвчөөр хамсгалдаг бол биеийн хүчний ачаалалтай үед 20,000 литр хүртэл өсч болно. Агаараа бохирдуулах их усрууд гэвэл сүүлийн жилүүдэд хэрчимтэй явагдаж байгаа хүн ам механик хөдөлгөөн ихсэнтэй. Гэр хороолол тэлж хотын нэгтрэл нэмэгдсэн. Хот дотор шинээр баригдаж байгаа байшин барилгын хоорондын зай багасч, агаарын урсгалыг сааруулах, бохирдлыг сарнилтыг саатуулж байгаа. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг түгээмэл тохиолддог бөгөөд бүх насныхан өртгөн тодорхой. Үүнээс дөр хүүхэд өндөр насны жирэмсэн эхчүүд мөн дархлаа султай өвчмөдгий хүмүүс архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Сүүлийн үед бол ерөнхийдөө гаж хөгжилтэй хүүхдүүд нэлээд элбэгдэрж байна. Зүгээр хамгийн наад зах нь л ихэд одоо сэтэрхий уруул дагнаатай одоо хошингон битүү, өгөөл улаан хоолой нь битүү, эсвэл цэсний зам нь битүү ийм хүүхдүүд бол зөндөл төрж байна. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд занал хийлээд бодож байна. Агаарын бохирдлоос болж уруулан сэтэрхий, тагнаан цоорон ургийн өсөлтөнд нөлөөлж хүүхэд дутуу төрх үзэгдэл нэмэгцээр байгааг эмч мөрөгчлөлтнүүд хэллээ. Тиймээс эргэн хүн агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж амныхаа алт зүүх агаараа цэвэршүүлэгчийг ашиглах хэрэгтэй байна. Мөн төр засгаас агаарын бохирдлын эсрэг далайцтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч онцлоо.
Нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сангаас гаргаж байгаа энэ тайлангийн ерөөсөө гол хүрэх гээд байгаа одоо мессеж бол ерөөсөө агаарын бохирлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө бол үнэхээр ноцтой юм аа. Тэгээд энийг батлах баримт нотлохоог өнөөдөр бидний тайланд оруулж ирсэн байгаа. Ялангуяа одоо хүүхдийн эрүүл мэндэд урт хугацаанд үзүүлэх ноцтой одоо ийм одоо сөрөг үр дагаврууд байна. Хүүхдийн ерөөсөө урагт байхаас эхлээд л хүүхэд төрсний дараа одоо юу гэдгийг бага жинтэй төрөх, дутуу төрөх, за тэгээд төрсөн хойно хатгалгаа тусах, за тэгээд амьсгалын замын хурц өрөвсөл тусах тийм ээ. Ийм эрсдлүүд хүүхдүүдэд урт хугацаанд байна. Энийг бид нар баримт тотлохоор өнөөдрийн тайланда одоо оруулж өгсөн. За ялангуяа хүүхэд багадаа одоо ингээд агаарын бохирлоор амьсгалсан бол том болсон хойно бас тийм ээ амьсгалын замын одоо архаг өвчнөр өвчлөх ийм насан туршдаа өвдөх ийм бас эрсдэл байгаа. Хоёрдугаар бид нар хүргэж байгаа мессеж бол засгийн газар бол агаарын бохирлыг бууруулахад ажлаа эрчимжүүлж чинь тэр бол үнэхээр сайшаалтай хэрэг. Монгол Улсын засгийн газар үнэхээр хөрөнгө мөнгөөр шийдээд ингээд юм хийн гэдэг төлөвлөгөө гаргацсан байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ шийдлүүд бол байгаа. Бид нар хамгийн гол өгж байгаа мессеж бол нэн даруй ерөөсө цаг алдахгүй далаацтай шийдвэрл одоо арга хэмжээл авах хэрэгтэй байна. Яг бол бид нар цаг алдаж болохгүй байна. Яг бол хүүхдүүд энд чинь хүүхдийн эрүүл мэнд, хүүхдүүд амьсараа эрүүл мэндээр хохирч чинь. Улаанбаатар хотын нарийн ширхлэх тоосонцрын хэмжээ дэлхийн стандартаас 7 дахин их байна. Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа юм. Энэ нь өөрөө их нийлхсэн эндэгдлийн 15%-ийг эзлэж байна. Хатгалгаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол. Ялангуяа хүүхдүүд насан туршидтээс 2 дахин хурдан амьсгалдаг. Тиймээс уушиг нь бохирдоход амархан байдаг юм байна. Мөн насанд хүрээд архагшиж болох 3 төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайланд харуулсан тухай Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч онцлсон. Энэ нь зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчин, уушигны хоолт хавдар юм. За нийслэлийн агаарын бохирдол ямар байгааг үзэгч та бүхэн харж байна. За тэгэхээр яг миний ард бол дарь их дамп бол харагдах ёстой. За гэтэл одоо энэ хүү харагдахгүй орчин бол саарл байгаа. Тэгэхээр энд бол үндсэндээ агаарын бохирдол ямар хэмжээнд хүрснийг бол эндээс шууд харж болохоор байгаа юм. Гадаад орчны агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, олон улсад хийсэн судалгаагаараа хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг болохыг тогтоосон. Үүнд нэгдүгээрт өвчлөлийг нэмэгдүүлэх, амьсгалын эрхтний эмгэг, зочмог, архаг бронхит, тонзиллит, эднот, уушиг, гуурсан хоолойн бөглөрөлт хэлбэрийн архаг өрөвсөл. Харшлын эмгэг, харшлын гаралтай нүд чих хамар хоолой хөндийн өрөвсөл, бактера арсны эмгэг. 3-дугаарт зүрх судасны өвчин. Зүрх судасны өвчин тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний шими, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. 2-дугаарт бие махбодын өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлнө. Өндөр жин цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах, таргалах, турах, биеийн галбир өөрчлөгдөх. 3-дугаарт бие махбодын бицлогийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Уушигны үйл ажиллагаа алдагдана. Оюуны ажиллах чадвар, мэдрэхүй хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө. Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө. 4-дугаарт дархлалын төвшинг бууруулна. Бие ерөнхий эсэргүүцлийг сулруулдаг болох нь тогтогджээ. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийн тохиолдлыг бууруулахын тулд тус тайланд дараах 3 тэргүүлэх чиглэлийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас тодорхойлжээ. Нэгдүгээрт гэр болно сургуулиудыг цэвэр түвшээр хангах, ба дүүргүүдийн дулааны хангамжийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах. 2-дугаарт дархлаажуулалтын хамрагдалтыг сайжруулах. 3-дугаарт уушигны хурц өрөвслийг өрхийн эрүүл мэндийн төвийн төвшөнд эмчлэх, уушигны хурц өрөвслийн өвчлөлийн тохиолдлыг бууруулах, агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэл хүчин зүйлсийг бууруулах, үүнд тамхи татах, өртөх, хоол тэжээлийн дутагдал, эхийн сүгээр дагнан хооллохгүй байх зэрэг багтаж байна.
жирэмслэлээ гэж тийм ээ. Жирэмслэлсний дараах одоо 8-аас 12-7 хоногт л хүүхдийн эргэтэн тогтолцооны үүсгэрүүд бий болж байгаа юм л да. Уушигтай байх уу, зүрхтэй байх уу, бөөртэй байх уу, тархитай байх уу гэдэг юмнууд чинь бол ерөөсөө эхний 8-7 хоногт л гол нь шийдэгддэг. Тэгэхээр энэ үед эхийн биед нөлөөлж байгаа гадны хүчтэй хортой ийм нөлөөнүүд бол ургийн хөгжилд нөлөөлдөг. Тэгэхээр энэ гадны нөлөө хүчтэй хортой нөлөөнд чинь бидний амьсгалж байгаа агаар зайлшгүй одоо нэг чухал хүчин зүйл идэж байгаа хоол байна тийм ээ. Тэгэхээр энэ агаарын бохирдол одоо тэр эхийн биед нөлөөснөөр өөрөөр хэлэх юм бол одоо тэр цэвэр биш агаараар ээж амьсгалж байгаа нөхцөлд тэр умайдан тогтсон урагт бол нөлөөлнө. Тэрнээс болоод энд янз бүрийн одоо гаж хөгжлүүд үүсэх ийм боломж бол улам ихсэж байгаа юм л да. Хамгийн ноцтой нь агаарын бохирдол хүүхдийг урагт байхад нь өсөлтийн зогсоох, дутуу төрөх, хатгалгаа, амьсгалын замын хурц өрөвслөөр өвдөх зэргээр эрүүл мэндэд нь хор хохирол учруулдаг болохыг олон судалгаагаар нотолж байна. Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнүүдийг төр засгаас авч байгаач өнөөдөр хүртэл авсан арга хэмжээ нь үр дүнд хүрч чадахгүй юм. Нийслэлтийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс 7 дахин их байна гэсэн судалгаа гарчээ. Мөн агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сүргээр нөлөөлж эхэлснийг ч эрдэмтэд удаа дараагийн судалгаагаар тогтоогод байгаа. Тиймээс эргэн хүн өөрийгөө агаарын бохирдлоос хамгаалах хэрэгтэй. Уур амьсгал доктортой байгаа учраас салхи бахта агаарын бохирдол өндөртөө өдрүүдийн тоо бол нэлээд их байна. Тэгээд зэрэг агаарын бохирдлын одоо энэ өдөр болгон ийм агаарын бохирдолтой байгаад бол илүү их агаарын бохирдолоос одоо хүн ам эрүүл мэндэд одоо нөлөө үзүүлэх нөлөө өндөр байгаа. Тэгээд нийслэл эрүүл мэндийн газрын зүгээс иргэдэд зориулсан мэдээлэлээр бидэд одоо агаарын бохирдол өндөр байна. Ийм учраас иргэд одоо өөрсдөө хамгаалах ёстой гэсэн мэдээллийг бид түлхүү хүргэж ажиллаж байгаа. Агаарын бохирдлоос иргэд өөрсдөө хамгаалахын хамгийн түрүүнд одоо бидний зөвлөд байгаа юм бол ерөөсөө боломж байгаа хэрээр байнгын агаарын бохирдолтой байгаа болвол маск хийж хэрэглэж хөвшөөч гэсэн юмыг бид нар одоо аль болох өгöd байгаа. За аль болох одоо агаарын бохирдол ихтэй өглөө оройны яг эд галлааны үеэр аль болох гадаа байхгүй гэр дотор орчинд байгаа ч тэгээд бүр гадаа гарах тохиолдол гарвал зайлшгүй тохиолдол гарвал маск заавал хэрэглэж хийж хөвшөөч гэсэн ийм мэдээлэл мессеж бид нар хүргэж өгч байгаа. Тэр агаарын бохирдол бол Улаанбаатар хотод бол одоо агаарын бохирдол бол өдөр болгон 300-аас 500 хооронд агаарын чанарын индекс үзүүлэлт ийм хэмжээний байгаа. Тэр бол Улаанбаатар хотын агаарын бохирдуулж байгаа гол хүчин зүйл маань утаа гэр оролын утаа. Тэр утаан дотроо бол нарийн бүдүүн ширхэг тоосонцрын асуудал байгаа. Тэр маск бол тодорхой хэмжээгээр маск банк ирэх юм бол 95-аас 98% агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах боломжтой. Ялангуяа хүүхэд илүү өртөмтгий мэдрэг нь бол бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настангууд замун уушиг зүрхний одоо архаг өвчтөй хүмүүс илүү мэдрэмтгий байгаад. Тэр энэ хүмүүс илүү хамгаалж ил гэж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бол за Монгол улсын утаа бол үндсэндээ одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс бол 7 дахин их байна гэдэг ийм мэдээллийг бол өгч байгаа. За мөн дээрэс нь одоо Монгол улсын хувьд бол агаарын чанарын индексийг бол гаргадаг байгаа. За тэгэхээр агаарын чанарын индексээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бол үндсэндээ за 25 орчим хувь бол индекс бол байх юм бол хэвийн хэмжээнд байна гэдэг ийм зүйлийг хэлдэг. За тэгвэл яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд за өглөө орой буюу за эд галгааны үеэр бол утааны индекс бол 1000 давдгаа гэдэг ийм мэдээлэл бид хүнд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын чанарын индекс 25 байвал хэвийн гэж үздэг. Харин Монгол улсын хувьд энэ стандартаас хэд дахин илүү байна. Тодорхойлбол эд галгааны үе буюу өглөө оройдоо агаарын чанарын индекс 1000 давж байна. Харин өдрийн цагаараа 350-аас 400 гэж агаарын чанарын индекс зааж байна гэх мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн газраас өгч байна. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байгаач үр дүнгээ өдий хүртэл үзэж чадахгүй байна. Тиймээс иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж амны хаалт зүүхийг зөвлөж байна.
өнөөдрийн байдлаар утаа ер нь ямар байна вэ? За өнгөрсөн хугацаанд төр засгаас утааны эсрэг авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар иргэдээсээ бид хүн тодрууллаа. За иргэдийн хувьд бол өнгөрсөн хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлсэн ажил бол үр дүнд хүрч чадаагүй гэдэг ийм зүйлийг бол тэд онцолж байна. Одоо ерөнхийдөө ойлгомжтой байгаа шүү дээ. Хүн болгонд хүүхдээс ахуулаад том усуд хүртэл амьсгал гаргахгүй болж байна. Энийг шийдвэрлэхэд би ингэж бодож байна. Тогны асуудлаа шийдээд өгчих юм бол одоо нүүрс хөтөл мөтлөөр 100 муух гэж илүү дутуу юмд мөнгө зарцуулж байсан доор тэгвэл маш үр дүнтэй болох л гэж боддог. Энэ шөнийхэн тогийг нойллоод өгчих юм бол илүүдл гарсан тог могоо одоо өөр тийш нь буцаагаад явуулдаг гэж хүмүүсээс яриад идэг шүү дээ. Тэр үний юм уу удлаа юм уу? Тэр тал дээр л зүгээр юм уу гэж боддог шүү дээ. Зарим жолооч нар гэж л өглөө орой яг өглөөгөр яг галгааны үеэр орой бас галгааны үеэр бол зам бол нэг сайн харагдахгүй ойр орчмын зам гэдэг юм байна. Тэр тийм л байгаа шүү дээ. Өглөө оройд бол ерөөсөө энэ явахын аргагүй байгаа шүү дээ. Хаям харагдахгүй л байна. Өглөөгөр хэд орчим километр зайд одоо юм харагдахгүй. Одоо нэг 300 м-ийн цаадах бол тэгэл харагдахгүй л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ялгаагүй төрүүгээ ч гэсэн тийм л байгаа шүү дээ. Захын гэр оролмоор л ялгаагүй. Энэ төр засгаас утааг буруулах арга хэмжээнийг аваад 140 гаруй тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд зарцуулсан байна гэдэг мэдээлэл байна л та. Энэ юу н хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна. Тэр бол надад нь нэг харагдж байгаа юм байхгүй л. Юунд дүрснээ мэдэхгүй шүү дээ бид нараас те. Манай энэ 100 айл бол ерөөсөө амир л байгаа шүү дээ өглөө орой бол. Өглөө бол ерөөсөө тэгэл одоо энэ ханад манай тэр утаанаас болж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө өглөө би чинь өглөө хүүхд тавьж гэдэг юм. Өглөө орой бол би гардаг. Гэхдээ орой амар бит байгаа. Гамшигын хэмжээнд бол 100 айл бол битүү байгаа. 100 айл одоо 100 айл байна, баян өвшөө байна. Одоо юу юм бэ? Өөр ханаглаа сонгоо харин гэдэг. Энэ гуравт бол амар илүү байгаа гэсэн шүү дээ. Үрдэн бол ерөөсөө юу ч байхгүй шүү дээ. Яагаад таад гэж байна? Одоо яагаад гэвэл би одоо энэ жилийн мөнгө зарж ийн гэсэн тэгээд юу ч байхгүй байгаа шүү. Нөлөөлөхгүй байгаа шүү мөнгө. Юм бол нөлөөлж чадахгүй. Эдэж чадахгүй. Энэ одоо яг энэ 100 айл бол яг ялангуяа битүү утаа. Өглөө орой бол ерөөсөө ялангуяа 100 айл бол битүү байгаа. Ер нь яавал энэ утаанаас одоо салах юм? Та ер нь ямар гарч шийдлээ хэлэх үү? За одоо энэ дулаан энэ одоо нэг та юу байгаа шүү дээ. Оройдоо нэг төнгөл тэр чинь бол тэгэлжүүлэн гайгүй болдог гэдэг. Тутааны одоо мөнгө шүү дээ. Одоо орой 38 төгрөг гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бүр тэгэлжүүлэн гайгүй болдог. Ялангуяа энэ 100 айлд бол. Утаа ер нь хэр авах? Ер нь утаа бол маш их байгаа шүү дээ. Ерөөсө 200-300 үтгэл зарим өглөө гарахад ер нь 50-60 метрт харагдах юм уу? Өглөө одоо нэг яг ид ачаал нэг 8 цаг. За яг та нэг 7 цагаас 9 цаг хүртэл ер нь мэдэхгүй л утаа тэгэл багассан гэл тэр умаар нь идээд л ах энэ улсууд чинь. Тэгээ ард түмэнд болох тэр утааны тэр нэг хор найрлагын багассан гэл тэгж ярих юм. Ард түмэн мэдэхгүй шүү дээ тэр чинь. Шинжлэх ухааны үндсэн дээрс л тэднэр ч өөрсдөө л нөгөө мөнгө идэхийн тулд л тэднэр чинь утааны хор багаслаа л гэж ярьдаг. А тэрнээс ард түмэн бол утаан дунд л явж байгаа шүү дээ биднээс. Бүгд айлч гэсэн газар да ялангуяа энэ гэр хороолд бол маш их утаа байгаа. Тэгээ 200-300 м гэж л ярьж байна. Гэхдээ энэ утааны тэр хамгийн гол юу байж байгаа улсуудын авчраад гэр хороол дундуур нэг хэдэн өглөө явуулаад л таанууд. Тэгвэл эднээс чинь үнэн бодит байдалтай танилцсан шүү дээ. Хий хоосон тэр бумаар нь идчихгээл тэгэл тэрийг болох тэр зүгээр утааны тэр доторх найрлах хорыг багассан гэл дими олон юм ярьж ах юм. Тэр бол шал худлаа шүү дээ тэр бол. Биднээс дандаа л утаагаар юмсгалж шүү дээ. Энэ төр засгаас энэ утааг бууруулах ажлын хүрээнд 140 гаруй тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд зарцуулсан гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр энэ ажлуудын үр дүнгийн та ер нь юу гэж харж байна? Ямар ч үр дүн байхгүй. Биднээс би л хувийн хувьд тэгж би боддог. Эдхийн тулд тэднээс мөнгө эдхийн тулд л утаа багаслаа утаанд энэ жил тишнээ тэрбум төгрөг зарцуулаад гэж байна. Хамгийн гол огсон эднээс өөрсдөө идээд байхгүй юу санаа. Агарын бохирдол бол гамшигын хэмжээнд хүрсэн талаар иргэд бол онцлон хэлж байна. Тэгэхээр үндсэндээ бол жолооч нарын хэлж байгаагаар өглөө за 7-оос 9 цагийн хооронд бол
ойр орчмын за 50 метрх зам болвол харагддаггүй гэдэг ийм мэдээллийг бол жолооч нар бол онцлоод хэлж байгаа юм. Ингээд энэ удаагийн чанар нэвтрүүлэг хийн түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.